Шанхайд ирээд заавал нэг зүйлийг үзэх ёстой гэсэн. Тэр нь New Garden гэдэг газрыг. Энэ болохоор эртний маш гоё уламжлалт барилгуудыг барилгуудтай ийм одоо гоё газар бол байгаа. Нара. Nice. За энийг заавал үзэх ёстой гэсэн. Тэр өмчний загвараар баригдсан ийм барилгууд үүд юм. Макдоналдс уу? За тэгээд ийм гоё газар байд юм байна. Гэтэ эртний барилгаар хийгдсэн. Эртний одоо барилгын хийц загвартай. Тэгээд юм байна. За тэгээд яг энэ хэсэгдээ зогсоод хүмүүс гоё зураг авах юм байна. Би нэг зураг авахлаа он авахчих юмсан. Тэгвэл би ингэсэл зогсчоо. Би нэг зураг авахчих та. Хотлоо юм байна. Удаан байна гэнэ хотлоо өнө. За миний хайны даад үрсгөө. За ингээл зогсчоо. Зураг дараалчих. За тэгээд энэ аваачдад бүтэн худалдааны юм шиг байна тий. Тэгээд мэдээж юм чинь барилгууд нь гоё юм байна. Мэдээж худалдааны гудамжтай хаад. За энэ жоохон явцгаая. Гоё содон зүйл юу вэ? Харъя. За өхрийн махтаа уушур гинэ. Намаа хүүхдээ хаад манай ээж дадан давхар гэж камер хийдэг ус аахгүй. Дадан давхар гэж. Дадан давхар. Хоёржэнтэй. Тэг. Гоолч авдаг хүмүүс. Тэг. Намаа хүүхдээ хаад манай дадан давхар гэж камер хийдэг ус. Яг энэ камер. Голден хажаартай. Ингээд яг тэр. Намаас наа. Çık. Nice. Спид ирж саяны гадраа саяны гомог идсэн гинэ. Тэгээд тавьсан биш. Яа, даагач өглөө. Татчлаа энэ нэг хаяа. Тангород дөрөв хаалны гадаа байна. Гоё авах юм байна. Тэс нэг дурсгалын ганц хоёр юм аваад авчмаар л юм да. Нөгөө хамт явж байгаа хүмүүсээс авчихлаа. Яа, энэ хэсэг бол аюу гоё л харагддаг юм байна. Тэгээ гэрэл өгчихсөн. Ингээд энэ хэсэг бол үнэхээр сархаа харагддаг юм байна. Яа, ийшээ ч гэсэн бас харагдсан нь гоё юм байна. Ваа, ийшээ ч гэсэн бас гоё харагддаг юм. Ямар гоё харагдав бэ? Дэшигээ харъя. За өөрийгөөс нь харуулсан. Вау, гоё юм байна. Гол нь хийсэг яг гоё. Canon дээр л байгаа юм шиг л харагдана. Canon дээр л байгаа юм шиг нь харагддаг юм байна шүү. Яг. чиний хийсэн стороны видеоноос ч аваад би оруулаад хүмүүс
Энэ арайг сайхан олсон. Энэ арай яг нэг газраас орол. Тэг яг нэг газраас оруулах хөттэй гэ. Энэ тийм би хасаж би энэ чөнгөн хагийн мөнгөтэй зодоог шүү дээ. Мөнгө царайт идэм да. Синч ажил найз нь угаасаа мөнгөтэй хүмүүс ч мөнгө царайт байдаг байхгүй. Иш явсан уу? Иш тэр. Вау. Энэ эсвэл гоё энэ араа. Ямар хөрх хятад авах вэ? Ямар гоё хятад авах вэ? За тэгээд мөргөн тойрны хараа. Үнэхээр гайх. Нүдээр харах юм бол үнэхээр гоё харагдаж байна өө. Нүдээр ингээ харах юм бол энэ ер нь амар гоё харагдаж. За хамаа. Гайс. Оо, шахаад аваад харагдаж шүү дээ. Вау.我上次没有哎。 За клип. За энэ гоё юм байна. За энэс гол үнэхээр гоё юм байна да. Янзим. 아, 블루 야채来。 茶芸デモンストレーション期間限定チャージアイスクリーム就你们三个一起出的娃娃。 За тэгээд жоохон явж авах юм байвал болж авъя. Туслын байвал болж авъя. Яаж Ваа, энэ дээр бас амар гарагчсан байлагаараа. За тэгээд ийм үндэсний хувцастай ийм хөрөлтөд автууд байна. За энэ л бас гарагч юм. Эдгээр л зураг авах нь хана гэдэг бол жинхэнэ утгаар нь авд юм байна уу. За тэгээд юу гарден хямтаж үзчихлээ энэ төрөг. Юу гарден маань дуусч байна. Тэгээ үнэхээр гоё. Хиттийн одоо эртний хиттийн барилгуудыг харуулсан маш гоё юм хэсэг одоо хотхон байдгийн байна. Тэгээ яг цаахан талд нь Шанхай тавар харагдчихаа. Тэгэхээр та дэрвээ энд ирэх юм бол энэ гэсэн. Шанхай тавар дээр ирчих юм бол Нанжиний гудамжийг үзэн, Шанхай тавраа үзэн, Совдон барилгаа үзэн, голын цааталт байгаа шүү дээ. Тэгэн гутаа яг энээсээ урагшаа метрогоор нэг 2 лайн, нэг 2 буудал яваал. Тэгээд энэ Ю Гарден гэдэг газар хүрээд ирнэ. Тэгээд энд үзэж харах, авах туршлагын зүйлс гэдэг ерөөсөө бүх юм байна уу? Энд бүр хоол мол бүх юм байна. Тэгэхээр явж хэрвээ Шанхайд ирэх юм бол энэ Ю Гарденыг бол заавал ирээд нэг үзчих хэрэгтэй юм байна.
Тэгэхээр ихэд нэг дор л байгаа гэсэн. Хоорондоо нэг 2 буудлын зайтай л байгаа. Тэгэхээр та нэг өдөржингөө энийгээр явхад бол ер нь гоё болох юм байна л да гэж харагдлаа. За nice. За тэгээд бодлого хайж амраа да. Жохон цаг гарсан дээр ямар тааж ийшээ ол хүрээд ирлээ. Бай. За өглөө юм дээ. За буудалтай ойрхон манай буудалтай ойрхон нэг ийм сүм байгаадсэн. Тэгээ ийшээ зориод хүрээд ирлээ. Энэс үз сонирхъя гэд. Өглөө яг хонхон дугаараал ингээд хацтай хэдүүлээ энэ сүмийг олж харъя. Олж үзье гэж бодлоо. За хамгаалал яаж авах юм бол та хайгаад үзтэрх. За ямар ч та сүм юм бол тоо. Тэгэх баял байрлах хэвчтэй. Эхний Английн л хийж загвартай юм байна да. Орж үзье даа. Чимээг байгаарай гэнэ, малгайгаа аваарай гэнэ. Хоол идэж явах шүү. Дотор нь ямар гоё юм бэ? Яг ертөнцийн Английн гэсэн юм шүү дээ. Угаасаа ер нь Шанхай хот ч Английн колон байсан л да. Английн колон орн байсан л да. Тэгээд тэрнээр л бодож байна. Маш гоё юм байна. Юу one way нэг замаар яваад. Энд энэ ариун ус хийдэг үүдээ ариун ус хийдэг гэсэн. За тэгээд ийшээ яваад үзье да. За хавтаа чи юм гоё сум байна. Би бол яг өмнө л ийм сум л авч үзчихээг л христийн католик. Энд дээр юм бахан зургнууд байна. Тэгээ мөргөл хийдэг хараа. Энэ нь ямар гоё. Мөргөл хийдэг биш үү? Эндэр гэх юм уу? Мөргөл хийдэг эндэр гэдэг юм. За тэгээ Мария. Яг ийм өрөөнүүд аяга олон юм. Католик гэсэн. За зөвхөн л гоё юм байна. Эндэр нэг бичгэн бичиж Тэ яг юм. Ихтэй бичгтэй болохыг мэдэхгүй л. За тэгээд христийн тэг залмаадаа цуглуулсан зураг байна. Тэгээ нөө англих нэг юм цонхон дээр нь байдаг юм. Цонхон юм зурагтай. Тийм стилээр хийгдсэн. Мөрөлийн танхим юм шиг. Өтөдөөш араа тэр дээрээс яг цонхон юм зургаар хийгдсэн байна. Эс христийн юм зурагтай хийгдсэн. Тэгээд энэ болохоор иш орж болохгүй юм. Тэгтээ. Яа тийм энэ араа. Кинонд гардаг шиг л ямар гоё хийцлээ. Гоё юм байна.
ийм өшөө байна. Энэ хүмүүс ингээд энэ хүмүүс мөрөглөө хийч. Мөргөл хийх. За тэгээд энэ гоё юм байна оо. Хоор дууны хэсэг. Энд дээр нэг зогсоодыг дуулаад шүү дээ. Тэр хэсэг юм. За тийшээ бол яг адилхан. Яг нэг аягүй сонирхолтой нэг дэлгүүрт ороод ирлээ. Энэ араа. Моо. Аягүй гоё харагддаг. Ийм аягүй гоё том мод. Тэгээд энэ дэлгүүр ингээд тэр чигээрээ нөгөө нэг амар үнэтэй брэндүүд байдаг юу юм бэ? Амар үнэтэй брэндүүд байдаг. Гол зогсоод ингээ хатлах гоё. Нэг гоё сонирхолтой дэлгүүр оллоо. За энэ барилгын талаар ер нь одоо мэдчихлээ. Тэр нь болохоор Шанхай одоо яг энэ Шанхай хамгийн анхны одоо барилгуудын нэг юм байна. Ер нь баг анхны барилга гэж хэлж болох юм байна. 1924 онд анх энэ барилга маань баригдаад тэгээ баригдах үедээ одоо энэ архитектурын их гоё уран хийцлийг шингээж барьсан барилга юм байна л да. Тэгээ тийм болохоор ер нь бол их түүхийн ховор дурсгал хүн цэнтэй барилга гэж тооцогддог юм байна. Энэ барилга нь одоо анхны барилга гэдгээр. Тийм тэгээд одоо энэ хүү барилгыг бол ер нь одоо Шанхайд бол хүмүүс ингээд уран зураг, зураг сурчлаганд бол маш их ашигладаг. Тэрүүгээр маш их алдартай. Тэгээд зураачид болохоор энэ барилгын оройг нар жаргах үед нь зураачдын барилгын зургийг их зурх дуртай байдаг гинэ. Ягаад гэхээр энэ улаан тоосгон дээр нь орой нарны гэрэл тусаад тэгээд маш гоё үзэсгэлэнтэй харагддаг тийм барилга юм байна. Тийм учраас энэгээр одоо ингээ хүмүүс бол маш их хүмүүс байгаа. За тэгээд энэ хүү барилга маань одоо ингээд энд харагдаж байна. Тэгээд маш их хүмүүс байгаа. Хүмүүс энэний уур зураг их болдог. Тэгээд одоо яг нар жаргаж байгаа. Нар жаргаж байгаа өрөөнд тэгээд нар жаргах үед яг энэ барилгын тал хэсгээр ингээд нарны гэрэл тусаад тэгээд энэ хажуудлынх нь улаан нь бас юм байна. Тэр улаан юм байна. Тэгээд энэ хүмүүс болохоор одоо ингээд яг энэ замын энэ гурван талдаа ерөөхдөө ингээд зогсоол тэгээд биенийхээ зургийг энэ уур зургаа ер нь авахулдаг юм байна л да. За тэгээд ингээд энийг бол их ашигладаг юм байна. Тэгээд Шанхайд ирэх юм бол одоо энийг ирж үзвэл бас сонирхолтой юм байна гэж бодлоо. За тэгээд боллоо доо. Одоо өөр газар хайгаад байвал өөр газар руу явж үзсэн. За тэгээд Монгол руугаа буцаж байна да. Ажлаа амжуулаад тэгээд сайхан боллоо бүтлээ. Одоо тэгээд буцах гад ямартай ч өглөө 4 цагийн нислэг бишээ. Өглөө 6 цагийн нислэгээ ирсэн. 6 цагийн нислэгээ Шанхайгаас маш яваад тэгээд 9 өнгөрөөд 10 үед Бээжин дээр ирээд одоо 12:50-ийн нислэгээр буцаад Монгол руугаа явна.